Энэ тухай ярих нь надад маш хэцүү байсан. Гэхдээ надтай адил хүнд хэцүү цагийг туулж буй хүмүүс байж магадгүй гэж бодоод зориг гаргалаа. Би нэгэн цагт гадаад улсад хууль бус оршин суугч байсан бөгөөд тэр хугацаа үнэхээр хүнд байсан. Эхэндээ би мөрөөдлөө тэр улсад очсон. Гэвч нөхцөл байдал муудаж хууль ёсны оршин суух хугацаа дусснаар би хууль бус оршин суугч болсон. Тэр мөчөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Би үргэлж айдастай байсан. Гудамжаар алхахтаач автобусаар явахтаач хэн нэгэн намайг цагдаад мэдэгдэх вэ гэж айдаг байсан. Өвдөх үедээ эмнэлэгт очиж чаддаггүй, ажил олсон ч шудраг хандлага хүлээх боломжгүй байсан. Цалингаа авч чадахгүй байх эсвэл маш хүнд хэцүү нөхцөлд ажиллах нь энгийн үзэгдэл болсон. Хамгийн хэцүү зүйл бол би үнэхээр оршин байгаа хүн мөн үү гэж бодох мөчүүд байсан. Иргэний харьяалалгүй байна гэдэг ийм аимшигтай, ганцаардмал зүйл гэдгийг тэр үед л ойлгосон. Гэхдээ би эцэст нь бууж өгөлгүй, дахин босч чадсан. Ямар ч аргаар хамаагүй хууль ёсны арга замыг олохыг хичээж тусламж авах боломжтой газруудыг судалсан. Цаг хугацаа шаардсан ч би эцэст нь шинэ замыг олж чадсан. Хэрэв одоо надтай төстэй нөхцөл байдалд байгаа хүн байвал би заавал хэлмээр байна. Битгий бууж өг. Заавал арга зам байдаг. Бүхнийг ганцаараа өөрөх гэж бүү хичээ, тусламж авах боломжтой газруудыг хайж үз. Би маш их зовсон ч эцэст нь бүх зүйл сайжирсан. Та нар ч гэсэн илүү сайн замыг олох боломжтой гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр миний түүх багхан ч гэсэн найдвар өгсөн гэж найдаж байна. Баярлалаа.